51-р бүлэг. Санаанд оромгүй эргэлт. Эзэнтэн минь, та ч үнэхээр авдаршиж байна да. Гүү Минивэ өөрийн нүдэндээ жид хийж ядна. Өмнө нь хинч Ян Чэнийг ингэж хүндэтгэн биширдэггүй байсан билээ. Минивэ ийхүү бодлого ширч зогсохдоо Ян Чэнийг бэлтгэлээ дуусгахыг хармагцаа яран очиж бэлдсэн усаа барьлаа. Дараа нь ачуур авч түүний хөлсийг арчиж өгөхөд хашааны гаднаас харж байсан харь овгийн охид атаархсандаа шүдзүүн. Энэ Гүү Минивэ гэгч юу н хин юм бэ хэмээн дотор бүртээ өнтөгдөнө. Ян Чэн орчин тойрноо нэг гүйлэн хараад өнөөдөртөө бэлтгэлээ өндөрлөж олны хил амнаас холдохын тулд Минивэг дагуулсан явхаар шийдэв. Гэвч яг гарах гэтэл олны дунд үүмэн дэгдэж зам тавьж өг холдоорой гихтүү хадав. Ян Чэн гайхан харуул нэгэн дунд насны ир олныг нэвтлэн сандарч твцэн байдалтай гүйжиллээ. Тэрээр Ян Чэнийг хармагцаа эцсийн найдвар болох авралын одтойгоо учирсан мэд нүдэн сэргэж Ян Чэн чамааг энд байна гэж бодсон юм. Үнэхээр аз боллоо хэмээн амьсгаад нүгүүлв. Ян Чэн хөмсөг зангидан тэр хүнд рүү хүүтнээ ширтэж Ян Юань авгаа хэмээн дуугарлаа. Ян Юань бол түүнээс нэг үе ахмад хүн бөгөөд хамгийн гол нь Ян Хэн, Ян Ву нарын эцэг юм. Ян Юаний ард овгийн тэргүүн Ян Жинхэж бас хүрвцэн ирсэн байхыг харуул ямар нэг ноцтой зүйл тохиолдсныг Ян Чэн тааварлав. Хэдийгээр тэр Ян Хэн, Ян Ву нартай дахин тэнцвэрхийг хүсэхгүй байгаач хуучин үс хонцон сэтгэлд нь үлдсэн хിവэр. Тиймээс Ян Юаний гэр бүлийнхэнтэй тиймч дотн харилцаатай байх шаардлагагүй гэж үзэн төдийлөн найрсаг бос хандлаа. Ян Юань түүний дургуутж байгааг мэдэрсэн бололтой гашуунаар инээмсэглэж Ян Чэн чамтай ууцах гэж их яарлаа. Үнэн дээр намайг авг гэж дуудахад ч би нүүр хийх газаргүй сууж байна хэмээн өөрийгөө доош хийн хүлцэнгүй загнав. Ян Хэний аав атлаа хөвгүүдээсээ хавьгүй даруй ухаалаг хандаж байгаад Ян Чэний уур баг зэрэг намдав. Тэрээр бусдыг өөрийг нь хүндлэх хэмжээнд хариу хүндэтгэд үзүүлдэг нэгэн тул өнгө аясан зөөлөрч Ян Юань авгаа та юунд ингэж яаран намайг хайгаавэ хэмээн асуув. Хэлэхэд жичмээр юм да хэмээн Ян Юань санаа алдаад. Энэ бүхэн миний тэр хэрэггүй хүүгээс болсон хэрэг. Ян Ву босон Юй овгийн бүсгүйн явдлыг чи сонссон байх гэлээ. Ян Чэн гайхан Ян Жинхэ тэргүүнд рүү харахад тэрээр толгой дохиод өнөөдөр Ян Ву босон Юй бүсгүйн хормын өдөр байсан юм. Ян Юань хүүгээ дагуулсан сүйд бүсгүйг авахар очсон боловч Юй бүсгүй гинт зангаа хувиргаж Ян овгийн хормын цавааны өмнө сүүгээ цуцалж архилоо. Сүүгээ цуцалсан гинэ. Ян Чэн нүдээ үл ялыг нарийсгав. Гэхдээ тэр нэг их гайхсангүй. Юй бүсгүйг анх харахтаа л номхон хүлцэнгүй нэгэн биш гэдгийг нь мэдэрсэн юм. Түүнийг захирна гэдэг Ян Ву шиг хүнд агтсан ажил байлаа. Ян Ву баяр наадмаар гараа ардаж ирээдүгүү болмогц тэр бүсгүй шууд л замаа буруулж байгаа нь. Энэ бол Ян Хэн, Сүн Чаомэ хоёрын явдлаас тис өөр байв. Ян Хэн нарын хувьд хормон товлогдоогүй байсан бол Ян Ву нар хэдийнэ сүү тавьсан тул буцах замгүй байсан юм. Хэрв Юй овгийн бүсгүй бодлоо өөрчилсөн бол манай овогт дор хаяж тайлбар өгөх ёстой биш үү хэмээн Ян Чэн асуулаа. Ян Жинхэ толгоос ихсэрч онлын хувьд тийм. Бүсгүйхэн бодлоо өөрчлөх нь ойлгож болох зүйл. Учир нь Ян Ву өрөөсөн гаргүй босон тул түүнтэй амьдрахаас татгалзах нь хэвийн үзэгдэл. Гэвч асуудал нь Ян Вугийн зөрүүд занд байна. Тэр сүүгээ цуцлуулж олны өмнө гутаанд оромжлогдсондоо шатаж үүнийг хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа юм гэлээ. Тэгэд яасан гэж хэмээн Ян Чэнийг асуухад Ян Юань гашуу инээмсэглэл тодруулан Юу бүсгүй аль эрт сүүгээ цуцлахаа шийдэж Ван овгийнхантай сүлбэрдсэн байж. Тэр Ван овгийн авьяастан Ван Юнкэтэй нэр холбогдож түүгээрээ дасайлхан Ян Вуг хормын цувааны өмнө доромжилсан байна. Ян Ву үүнийг твчилгүй Ван Юнкэтэй тулгдсан боловч өрөөсөн гаргүй тэр яаж Ван овгийн сууд хүүгийн өвсөлдөгч байх вүлээ. Ван Юнкэ чадлаараач Ян Вугээс хавьгүй илүү юм гэлээ. Ян Чэний инээд хүрв. Юу бүсгүй үнэхээр л сүрхий хүүхэн ажээ. Баяр наадан дуусаад хитгэн хонож байхад Ван Юнкэтэй аль хэдийнэ холбогдож амьдсан байх нь. Жижиг овгийн эмхтэй атлаа ирчүүдийг өөртөө татахтаа гаргууд юм. Ван овгийнхноор халахж хийж байгаа болохоор Ян Вуг доромжлохоос ч эмээхгүй байгаа нь тэр. Ян Чэн овгийн тэргүүн босон Ян Юань нарын зорилгыг ойлгон. Тэргүүмэ Ян Юань авгаа. Та бүхэн надаас юу хүсэж байгаагаа шууд хэлнэ үү гэлээ. Хоёр эр бие биерүүгээ харснаа Ян Юань эвгүүцсэн байдагтай. Үнэн дээр энэ явдлыг зүгээр охиж болохч
Ван Юнкай болон Ю бүсгүй Ян Вуг дэндүү гутааж байна. Миний хүү гараа ардаж хангалттай зовсон. Хэрэв өнөөдрийн энэ доромжллыг төвчиж өшөөгөө авч чадахгүй бол тэр насан туршдаа амьд хүүр болж хувирна гэлээ. Үнэн дээр Ян Чин Ян Вугийн хэрэгт оролцох бодолгүй байсан ч эцэг хүний хүүгээ гэсэн сэтгэл нь түүнийг зөөлрүүлв. Ян Юань авг, та намайг оролцоосоо гэж хүсэж байна уу гэхэд Ян Юань санаа алдаж. Энэ бүхнийг эхлүүлэгч нь Ю бүсгүй. Тэр Ван Юнкай гих өндөр мөчөрт авирч гарсан. Түүний биеэ тоосон зан дахахын тулд Ван Юнкайг л дарах хэрэгтэй. Гэвч Ван Юнкай бол их овгийн авьяастан. Бид ахмад хүмүүс байж залуусын хэрэгт хутгалдаж болохгүй. Тиймээс энэ асуудлыг үе тэнгийнх нь шийдвэрлэх ёстой. Ингэж байж л бусдын амны зугаа болохгүйгээр асуудлыг цэгтэж чадна. Ван Юнкайг ялагдмагц Ю бүсгүйн бардам зан аяндаа дарагдана. Тэр цагт Ян Вугийн сэтгэлийн шархч амархан нэтгэрэх болно гэж би итгэж байна. Хэмээн Ян Жинхэ нэмж хэллээ. Ян Чин бодвтарав. Ян Юань түүнийг Ван Юнкайтай толгодуулахыг хүсэж байгаа нэлт. Гэвч зөвшөөрөх хэсэг нь түүний дур. Ян Жинхэ болон Ян Юань хоёрч түүнийг тийм амархан зөвшөөрөхгүйг гадархаж байв. Ян Юань арга ядсан харцаар тэргүүнд рүүгээ харахад Ян Жинхэ дахин амнэв. Ян Чин өнөөдөр Ян Ву гутагдсан зөвхөн Ян Юаны удан бус нийт Ян овгийн нэр төрийн хэрэг юм. Хэрэв бид үүний зүгээр орхивол Ян овг үрд бусдын дохуу болно. Боломжтой бол авгадаа туслаач. Ван Юнкай би бэлдэржуулах 5 дугаар шатд хүрсэн. Манай овгийн залуусаас зөвхөн чийл түүнтэй ин тэнцүү өрсөлдөж чадна. Овгийн тэргүүн өөрөө инхүү гууж байхад Ян Чин цааргасангүй. Тэргүүний хийсэн зөв үү? Би хуучин гомдлоо сөхөж суумааргүй байна. Гэхдээ Ян Хэн, Ян Ву нарын надад хийсэн зүйлсийг бүрэмсэн мартаж чадахгүй. Би туслая. Гэхдээ хариуд нь 100 сүмслэг чулуу авах болно. Намайг зүгээр зүтгэн гэж битгий бодоорой. 100 сүмслэг чулуу юу? Ян Юаны царайнд баярын оч гялалзав. 100 чулуу түүний хувьд юу ч биш. Ян Чин зүгээр л өөртөө ботох зам гаргаж байгааг тэр ойлголоо. Тэрээр яар мууттай чулууга гаргаж Ян Чинд өгөхөд "Минийд өгчих" хэмээн Ян Чинд товчхон хэлээд "За, одоо явцгаая" гэлээ. 52 дугаар бүлэг. Чамаар уучлалт гуйлах нь. Сүр жагсанд хормын цуваа. Ю явгийн гол хаалханы өмнө саадан зогслоо. Найр хором хэдий чинээ нүсэр байна. Тэр хэмжээгээр гүн гүнзгий гомдол тонж буйг хинч таавардсангүй. Хоёр тал эв зүгээ олж чадахгүй мохордолд орсон энэ үед Ян Ву хормын цувааны голд шарах сарв болон боолтонд баглаатай зогсоно. Тэрээр саяхан ширүүн тулаанд орсон нь илт бөгөөд өрсөлдөгч нь өршөөд үзүүлээгүй нь бие дээрх шархнаас нь тодорхой харагдана. Та бүхэн хэлсэн сүүгээ цуслаа зогсохгүй. Ян Ву руу халдаж шархтууллаа. Ю явгийн тэргүүнээ та манай Ян овгийг ийм амархан дээрлэхэж болно гэж санаа юу? Хэмээн цувааг ахалж явсан Ян Чинжэн уурсан зандарлаа. Овгийн мастеруудын нэг тэрээр иймэрхүү ёслолын үеэр элдв саа дотроос сэргийлж сүр хүч үзүүлэх үүрэгтэй нэгэн. Гэвч өнөөдрийн байдал түүнийг ихээхэн мохордолд оруулжээ. Өмнө нь ийм зүйл болсон бол тэр эргэлзэхгүй гар хөдлөх байсан ч өнөөдөр яхаа үл мэднэ. Ю явгийн тэргүүн бие тоосон шинжтэй хариу өгөөдөж. Ян Чинжэн намайг айлах гэж бүү оролд. Сяхуй бол их зэрлэг нутагт алдаршсан үзэгсэлэнд бүсгүй. Тиймээс түүнд зөвхөн хүч чадалтай эр хүнд тохирно. Манай овг танахтай сүү тавьсан үнэн. Гэвч Ян Ву одоо тахир дутуу болсон шүү дээ. Тийм байж Сяхуйг эхнэрээ болгоно гэдэг Тэнгэрийн заадсдах хунгийн махыг газрын мэхлий идэх хүсэлтэй ижил биш үү гэлээ. Сяхуй буюу Ю Сяхуй бүсгүйч басанчлан инээж. Ян Ву би чиний оронд байсан бол эндээс даруй зайлах байлаа. Өрөөсөн гаргүй амьд хүүр болсон чамд өөрийгөө дарамжлахаас өөр хийх зүйл үлдээгүй гэж юу хэмээн аяглав. Ян Вугийн нүд цус харавсан мэт улайж үргэлж номхон дөллөн байсан Ю Сяхуйг ийм ааш гаргана гэж зүүдэлсэнгүй. Зүдэрсэн цагт хүний чанар танигдан гихчээр тэрээр Сяхуйг өөрийнх нь бүх ертөнц гэж итгэж явсан нь дэндүү гинэн хэрэг байжээ. Ю Сяхуй чи үүндээ харамсах болно доо хэмээн Ян Ву шүд зун хэлэхэд харамсах гинэ гих дохуурхсан дуу хадав. Ян Ву чи өөрийгөө дэндүү өндөрт үнэлэх юм. Дуугарсан хүн нь Сяхуйгийн шинээр түшиж авсан залуу Ван Юнкай байлаа. Тэрээр Ю явгийнхны дунд онцгойрч Ян Вуг үл тоомсорлоно. Сяхуй надтай хамт байхдаа зөвхөн жаргалыг амсна. Харин чам шиг тахир дутуу амтантай суугаад ямар зовлон үзхийг хэн мэдэх вэ? Тэр юунд харамсах вүлээ? Гэхэд Сяхуй түүний мөрөнд нялхамсан алдаж. Ван ах минь энэ амьд хүүртэй үг сөрөөд яах вэ?
хэмээн инкрилв. Ван Юнкай бүсгүйн энэ байдалд бүрэн автаж додвин хөдлөнө. Яан Ву, одоо эндээс зайл. Танаа Яан овгийн энэ сүржин цуваг би Ван Юнкай өнөөдөр зогсоож байна. Юу Сяхуй бол миний эмэгтэй. Яан овгийнх нь одоо буцсан дээр. Учир нь танахаас хинч Сяхуйд тэнцэхгүй хэмээн томорлоо. Яан Чинжэн уурандаа шатаж байсан ч хариу үйлдэл хийж чадсангүй. Ван Юнкай бол их омгийн нэг Ван овгийн хүн. Хэрэв тэр Юу овгийг өмгөөж байгаа бол Яан овгийнхан яаж ч чадахгүй билээ. Яан Вугийн харц цөхрөл өшөө хорслоор дүүрчээ. Тэрээр Ван Юнкай руу яг л отож буй ирүүс шиг утайсан нүдээр ширтэнэ. Түүний харцнаас Ван Юнкай эвгүүцэж уурсан хашрив. Юу вэ Яан Ву? Дахиад дарамжлуулмаар байна уу? Саяны тулаан чамд хангалттай сургамж болоогүй болортой. Би чамайг дээрхэд байгаа юм биш. Зөвхөн чийч биш. Танаа Яан овгийн тэр сууднууд ч нь миний нүдэнд юу ч биш. Чи бол ердөөл тэдгээр хэрэгцээгүй амьтдын нэг гэлээ. Яан Ву хариу тулгартрыг хүссэн ч би энэ өөрийн ирэхгүй сүлдэнэ. Тэр саяхан Ван Юнкайд үнэхээр арчаагүй ялагдсан билээ. Өрөөсөн гаргүй байтугай бүтэн байсан ч би бэлтэржуулах 5 дугаар шатны Ван Юнкайтай яаж тэнцвэлээ? Өсөлтөрчийнх нь үгийг няцаах хүн тэнд алга. Яг энэ цөхрөнгөө барсан мөчид гинт нэгэн танд духадав. Тийм биш үү? Ван Юнкай, чи манай Яан овгийг хэрэгцээгүй гэж дуудаад л байна. Чи ер нь хэн босоод ийм их зантай байгааг чинь хар сонирхол төрчихлөө. Уг дуусахтаа зэрэгцэн Яан Юаныг дагалдан ирсэн Яан Чин олны дундаас тодрон гарч ирлээ. Артан шаргаас наранд гялцах залуу ир олны анхаарлыг тэр дуруу татав. Тэрээр гартаа мөнгөн жад атгаж гал улаан зүстэй хүдэг морио хүдэглэн алгуурхан ойртно. Яан Чин байна. Яан овгийн сод авьяастан Яан Чин ирлээ. Түүнийг хармагц Юу овгийнхан төдийгүй Сяху бүсгүйн царай ховсгийлээ. Яан Чиний цуу алдар түүний хувьд зүгээр нэг цуу яриа биш гэдгийг тэр өөрийн нүдээр харсан билээ. Харин Ван Юнкай арай өөр байв. Их омгийн авьяастан тэрээр дунд цэргийн омгуудын баяр наадмыг огтхонч тоодоггүй бөгөөд Яан Чиний амжилтыг зүгээр л дэгсдүүсэн цуу яриа гэж үздэг аж. Энэ хэн бэ? Нэг хэрэггүй амьтныг нь дуугүй болгоод байтал дахиад нэг нь гараад ирлээ. Яан овг ийм олон ачаагүй амьтантай гэж мэдсэнгүү хэмээн Ван Юнкай югөөдлөө. Оо тийм үү? Арчаагүй гинэ. Ван Юнкай, миний санахаар чи надаас уучлалт гуйх ёстой баха. Намайг арчаагүй гэж дуудаад байгаа чинь сонирн байна. Тэгвэл надад өгтээ чи өөрөө хэн болж таарах вэ? Хэмээн Яан Чин шууд асуув. Уучлалт гуйх тухай сонсмогц Ван Юнкай царай барив. Онцлог хурд тэр үнэхээр Яан Чинд өртөө билээ. Фэн Суэвүүгийн ээжийг хэн ч имжиж чадахгүй гэж байхад Яан Чин ангааж чадсан. Хэрэв тэр уучлалт гуйхгүй бол Фэн Суэвүүг огтхонч хүндлэхгүй байгаа хэрэг болно. Гэвч их омгийн сууд хүү тэрээр өөртөөгөө адилгүй нэгнээс уучлалт гуйна гэдэг санаанд багтамгүй зүйл. Түүний хувьд нэр төр бол бүх зүйл. Яан Чин, танаа Яан овг үнэхээр хэрэгцээгүй амьтдыг үйлдвэрлэдэг газар юм да. Хуримч нь бүтэхгүй, хүч чинь хүрхгүй болохоор одоо надад ухаан зааж учрлах гэж байна уу? Яан Чин, хэрэв чи сүгдэж гойвол би чамаас уучлалт гуйж магадгүй юм гэлээ. Яасан ирээгүй амьтан бэ? Ичгүргүй гэд хэн? Яан овгийнх нь төвчээр алдан шуугилдав. Ван Юнкай дэндүү бие тоож тэдий дарамжлах нь хэрээс идэрчээ. Ийм дарамжлалт донд Яан овгийн нэр төр хаана үлдэх вэ? Яан Чин Ван Юнкайг Яан Вугээс хавгүй илүү түүхтэй нэгэн гэдгийг хүлээн зөвшөөрөв. Тэрээр үл яллыг инээмсэгдэж мориноосоо буун осны дунд алгуурхан орж ирэв. Чи андуурч байна, Ван Юнкай. Би босон явдлын тухайд л чамаас уучлалт нэгсэн. Гэвч чам шиг эр хүний жудаггүй амьтан манай овгийг ачаагүй гэж дуудаж байгаа нь сонирн байна. Тэгвэр чи манай Яан овгийнханд ялагдвал өөрөө хэн болж хувирах вэ?